сүүлийн өдрүүд би ч жоохон ууртай байсан, Трамп ч ууртай байсан, Оросууд бүр амар ууртай байгаа. Тэгээд Дональд Трамп Оросуудад өнөөдөр тодорхой хариу өглөө хэвлэл мэдээллийн ч гэсэн сонсцгоо. President Zelensky says he's ready to sit down with you and Vladimir Putin in Geneva, and it sounds like General Kellogg is working on preparations for that. Are you planning to sit down with the two of them? Well, I will if it's necessary. Зеленский юу хэлж байгаа юм бэ гэх юм бол би ерөөхдөө хамт суухад биелээ. Трамп, Путин, би trilateral meeting 3 талын уулзалт хийчихье. Хаана хийх гээд байгаа юм бэ гэх юм бол газрыг санал болгосон юу юм бэ гэх юм бол Geneva, Genf, Швейцарт. Оросууд юу хэлсэн бэ гэх юм бол Швейцарт уулзахгүй. Тэ? Нэг бол Туркт уулзна. Өмнө нь бол бас Ром хотод уулзъя гэсэн тэрэн дээр бас татгалцсан. You know, takes we have to I think I'm at this point I wish it would have been that way a couple of months ago, but at this point we're working on President Putin and we'll see where we are. Тэгээд хэдхэн сарын өмнө би баг ирэх барьсны дараа уулзалт хийдэг байж дээ гэж би бодож байна. За тэгээ одоо хэдүүлээ хамтраад ерөөхдөө Путинийг наашин татах гэж хэдүүлээ ажиллаж байгаа. Ерөөхдөө уулзах бэлэн гэж байна. I think we're doing fine, but we'll see. I don't like what's happening. That's one thing I'll say. I don't like when I see rockets being shot into cities. That's no good. We're not going to allow. Тэгээд болж байгаа юм надад ерөөс таалагдахгүй байна. Хот ард иргэдийг пуужинж гинэ гэдэг чинь надад ерөөс таалагдахгүй байна. Яг хөө тэгээд Украинчууд зэвсгийн үйлдвэрлэл хаана барьж байгаа юм бэ гэх юм бол хот дотроо барьж байгаа хгүй. Тэгээд За. Do you believe the Russians are being disrespectful when they say that your criticisms of Putin are simply an emotional response? And do you still believe that Putin actually wants to end the war? Ухаасууж шүү. Ер нь бол Оросууд Путин таныг disrespect хийгээд байгаа юм биш үү? Таныг хөдлөхгүй байгаа юм биш үү? Яг гэх юм бол тий таны сүүлийн хідэн твит хариунууд нь тий маш эмоцтой тий өөрийнхөө сэтгэл хөдлөө барьж чадахгүй тиймэрхүү юмнаас болж байгаа гэд Оросууд хэлсэн та юу гэж бодож байна? Can't tell you that, but I'll let you know in about 2 weeks with it. Тэгээд Оросууд ерөнхийдөө сериозны дайныг зогсоох дээр ажиллаж байгаа юм уу эсвэл зүгээр л тий гуйралтад явж байгаа юм уу? In 2 weeks, we're going to find out very soon. We're going to find out whether or not he's tapping us along or not. And if he 2-7 хоногийн дараа бид нар мэдэх болно. 2-7 хоногийн дараа ерөөхдөө энэ Путин Оросууд их тайвныг бодтой өсөж байгаа юм уу үгүй мүү эсвэл биднийг зүгээр ингээд дагаал биднийг ингээд тий хөлөгтөөл явж байгаа юм уу мэдэж авна. will respond a little bit differently, but it'll take about a week and a half, 2 weeks. We have Mr. Witkoff is here, who's doing a phenomenal job, is dealing with them very strongly right now. They seem to want to do something, but until the document is signed, I can't tell you. Тэгээ манай Витков зөвлөх Путинтэй 3 удаа уулзсан. Ерөнхийдөө бид нар хөдөлмөрлж байгаа ажиллажлаагаа хичээж байгаа. Гэхдээ нэг 7 хоног хагас 2-7 хоног хугацаа ихтэй нэг хэдэн санаж бичгүүдийн доор гар хэсэг зурсны дараа хэдүүлээ мэдэх болно. Nobody can. I can say this that I'm very disappointed at what happened a couple of nights now where people were killed. За тэгээд өнгөрсөн хоногийн өмнө Киевийг пуужинсан. Тэгээд Путинийг алах гэж үзснийг юусоо ярихгүй байх тийм. Тэгээд өчтөр шөнө юу болсон бэ гэх юм бол Зеленский Берлин руу ниссэн. Германчуудаас юу гуйсан бэ гэх юм бол таач. Зеленский юу гуйж байгаа. Манай мөнгө гуйсан. Тэгээд германчууд юу амласан бэ гэх юм бол 5 тэрбум евро амласан. Тэгээд пуужин үгэн гэж юм. Taurus missile үгэн гэж юм. Taurus пуужин үгэн гэж юм. Үгэн гэжсэн. Мерц өчтөр шөн дахиад жоохон хулчгарсан. Яг Taurus өгөх юм үгүй юм уу бид нар яг амлалтнаа хүрээгүй гэх мэт шин. Яг гэх юм бол Оросууд юу гэж хэлсэн бэ гэх юм бол та нар тий тэр пуужингийн үгүүд танаа цэргийн албахийн тэр пуужингийг өдөртөө програмчлаад за тэгээ ганцхан украинчууд тэр товчийн дараад тий бид нарыг бөмбөгдөх юм бол нэг Оросын нэг хурандаа юу ч хэлсэн бэ гэх юм бол та нар манай Москва хотыг бөмбөгдөх юм бол бид нар Берлинийг бөмбөгдөх болно. Өчтөрөөр ерөөхдөө тиймэрхүү боронтой ярьж ирсэн. Ямар мэрэгчлэр сурах уу? Чи өөрөө хүүхэд чинь мэдээж хамгийн өндөр цалинтай орлоготой мэрэгчлэрээ төгсөх ёстой. За
хамгийн өндөр орлоготой мэргэжил юу юм бэ гэх юм бол одоо программист, software engineer. Би одоо хүмүүс 3 4 5 сая төгрөгийн цалин санал болгосон ч программист над дээр ирдэггүй. Амар ядаргаатай. Яг гэх юм бол тэд нар тийм өндөр эрэлттэй. За санхүү эдийн засгийн сургууль санхүүгийн хичээл зааснаа хажуугаар нь заяа. Тэ? Програм хөгжүүлэлтийг зааж байгаа. Химэл ухаан, онлайн худалдаа, UI UX, software development. За тэгээд төгснөхийн дараа бараг баттай ажлын байрт болчихно. Энийг талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эцэстгээр үзье. За энийг арай зөөлхөн аргаар хэн бас нэмээд тайлбарласан бэ гэвэл Лавров. Мерц не только подтверждает, что действительно для Украины сняты все эти ограничения по дальнобойным ракетам. Сегодня на пресс-конференции с Зеленским он вообще заявил о том, что они будут финансировать производство дальнобойных ракет. Мерц юу хэлсэн бэ гэх юм бол Путинийг үг нь нийлүүлнэ ямар нэгэн хязгаар тэрэн дээр байхгүй. Тэ? На Украине Нэмээд юу хэлсэн бэ гэх юм бол бид нар бас технологи мэдлэгээ хуваалцсан. За тэгээд юуны төлөө юм бэ гэх юм бол украинчууд өөрийнхөө пуужингаа үйлдвэрлэдэг, угсардаг, тэгээд өдөртөг болохын бид нар одоо дэмжих гээд ажиллаж байгаа. Ерөнхийдөө германчууд юу гэж байгаа юм бэ гэх юм бол зэвсгийн технологи үйлдвэрлэл украинчуудад өгөх гээд байгаа. Чтобы потом Украина могла ими стрелять туда, куда считает необходимо. Если я правильно понял то, что я читал, Мерц сказал на пресс-конференции, что он имел в виду с самого начала именно финансирование производства любой дальности ракет на Украине. А речь, значит, о поставках германских ракет якобы не идет. За тэгээд Лавров юу хэлж байна гэх юм бол окей. Германчууд ер нь бол өөрийнхөө пуужингаа өгөхөөсөө жоохон тэгээ бие барьж ах шүү гэнэ. Татгалцах магадaltaй юм байна. Ягаад гэх юм бол эвгүй сэдв. За энэ тэ ерөөхдөө зүгээр зарчмын хувьд бол тэ гурилдаад байна штэ. Герман технологи, Германы үйлдвэрлэл, германчууд санхүүжүүлсэн гэх мэтчлэн энүүгээр мултрах юм байхгүй шүү. Надо проверять. И то, и другое. Хоёулын нь үнэн юм уу, худлаа юм уу тодорхой болох хэрэгтэй. Нагнетание напряженности, поддержка войны. Германия прямо втягивается в эту войну. За тэгээ үнэн юм бол германчууд энэ дайн руу шууд оролцож эхэлж байна. За тэгээ Герман Оросын түүх хэдүүлээ бүгд аягүй сайн мэдчихэж байгаа хэ. У нас же уже танки немецкие бывают и ездят по территории. Если еще и ракеты. Они горят в основном. А тэгээд эвлэл мэдээллийн юу гэж хэлсэн бэ гэвэл яа Украинд Германы танк ингээл яваал буудаж байгаа шүү гэсэн чинь Лавров нет тааш дийлэх танкууд шатж байгаа шүү тий шатж байгаа шүү. Гэхдээ зарим нь дийлэх нь шатж байгаа гэхдээ зарим нь ингээл явж лэна. Вот поэтому прямое вовлечение в войну уже очевидно. А Германия сползает по той же наклонной плоскости, по которой она пару раз в прошлом веке уже двигалась. За. Тэгээ энэ хамгийн чухал үг нь. Германчууд хаашаа халтраад, мултраад өнгөрөөд байна гэвэл өнгөрсөн 100 жилийн өмнөх алхаж исэн зам руу дахиж орох гэж байна. За. Тэгээд эцсийн буудал энэ зам юу юм бэ гэх юм бол сүрлэл, дампуурлал. Вниз к своему краху. Надеюсь, что ответственные политики в этой стране все-таки сделают правильный вывод и остановят безумие. Тэгээд Лавров зөв хэлж байна, би юу найж байна гэх юм бол саруул эрүүл ухаантай улс төрчид ерөөхдөө энэ ач холбогдлыг ойлгоод энийг ухамсарах бэлгүүдэй гэж одоо ярьж байна. За. Тэгээд ер нь бол Путин нэлээд ууртай байгаа. Трамп нэлээд ууралсан. Тэ. Тэгээд сая юу гэж ярьж байна гэх юм бол Лавров бас дахиад нэг хэвлэл мэдээллийн тийм ярилцсан өгсөн. Юу санал болгож байгаа юм бэ гэх юм бол 6 сарын 2-нд одоо 1 2 3 4 хоногийн дараа Истанбулд дахиад уулзъя. Тэ? Истанбулд дахиад уулзъя. Геневад уулзахгүй. Как известно, при поддержке Соединенных Штатов, Саудовской Аравии, Турции удалось создать условия для возобновления прямых российско-украинских переговоров. Первый после возобновления раунд состоялся 16 мая в Стамбуле. За тэгээд Сауди Араб баярлаа гэж хэлж байна, Истанбул баярлаа гэж хэлж байна, Америкчуудад баярлаа гэж хэлж байна. За тэгээд эднэрийн хичээл зүтгэлээрээ юу бий болсон бэ гэх юм бол хоёр тал анх удаа 3 жилийн дараа тэ нүр тулаад ширээн дээр уулзаад ярьж байна. За гэхдээ энэ дээр би өөрөө бас нэг юм нэмчихээ заяа.
За энэ хилцэл болж явах үедээ тий Украинчууд Москва Оросыг бөмбөгдсөн. За Путинийг алах гэж үзсэн. Тэгээ хариуд нь Оросууд юу хийж байсан бэ гэх юм бол Украиныг бөмбөгдсөн. Украины үйлдвэрлэлийг бөмбөгдсөн. Тэгээ хариу барьж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээ хүн болгон хэнийг муулж байгаа юм бэ гэх юм бол Оросуудыг муулж байна. Тэ? Ер нь бол Улаанбаатарыг бомбогдох юм бол бид нэр хариу барих эрхтэй шүү дээ. За тэрийг мартаж болохгүй. Лавров бас энийг аягүй сайн мэдж байгаа та бас В соответствии с достигнутыми там договоренностями был осуществлен обмен пленными. Тэгээ тэндээ уулзаад хэдүүлээ ерөөхдөө цэргүүдээ солилцсон, баривчлагдсан, арт иргэдээ солилцсон. Тогда же в Стамбуле было условлено о том, что Москва и Киев подготовят документы, излагающие позицию каждой из сторон для достижения устойчивого урегулирования. За тэгээд Стамбулд уулзж байхдаа хоёр тал юун дээр тохиролцсон бэ гэх юм бол документ солилцсноо, ерөөхдөө санаж бичиг те инх тайванд хэрхэн хүрэх юм бэ санаж бичиг. Российская сторона, как и договаривались, оперативно разработала соответствующий меморандум, который излагает нашу позицию по всем аспектам надежного преодоления первопричин кризиса. Наша делегация во главе с Владимиром Мединским готова представить этот меморандум делегации Украины и дать необходимые пояснения в ходе второго раунда возобновленных прямых переговоров в Стамбуле в ближайший понедельник, 2 июня. За тэгээд 6 сарын 2-нд манай төлөөлөгч Мединский Украин талдаа 6 сарын 2-нд дараагийн уулзалт нэрээ бид нэр өөрийгөө санаж бичгийнхаа драфта тэ төслөө таадад өгөхөд билээ. Тэгээд тэрнэр тодруулах байгуулалт төр чуулган дээр уулзсанараа шууд тодруулах боломжтой. Тэгээд ер нь энэ хөдөлгөөнүүдийг харахад Украины тал юу хийж байгааг харахад Европчуудыг юу хийж байгааг харахад тэр Америкчуудын Republican нам дайныг гордж байгаа хүсэж байгаа Оросыг буталмаар байгаа тэр Кая Калас, Эстония, Латвия тэ гих мэтчлэн ингээ харах юм бол тэд нар юу үсэж байгаа юм бэ гэх юм бол аль болох хурдхан шиг энэ дайныг дараагийн шатанд хүргэе. За тэгээд энэ дайны дараагийн шатанд юу юм бэ гэх юм бол Америкчуудыг одоо бүдүүлгээр хэлэхэд жирэмсэн болох хэрэгтэй. Трампыг тэрчтэй энэ дайн руу оруулах хэрэгтэй. НАТОгийн цэрэг Украины талбай нутагт дээр авчрах хэрэгтэй. Путины Зеленский хийж байгаа юм бол энэ билээ энэ дээр бол бат одоо итгэлтэй болцсон. Тэ. Яг гэх юм бол өөрийнх нь цаг хугацаанд дуусж байгаа, өөрийнх нь цэргэн дуусж байгаа, өөрийнх нь зэвсгэн дуусж байгаа, тэ. За өчтөр бас Зеленскийн талаас юу хэлж байна гэх юм бол тэ Оросууд 50,000 цэрэг манай хил дээрээ бэлтэж байгаа юм аа сүм бласт. Украинчууд өөрөө Курск руу дайраад тэндээ ойролцоо 50,000 цэрэг алдсан, тэндээ нас барсан, баривчлагдсан гэх мэтчлэн. За одоо тэнд байсан цэргүүд маань одоо Украин руу дайрахад бэлэн болж байгаа. Тэгээд одоо Украин хүнд байдалд орсон. Please go ahead. What stopped you from imposing new sanctions on Russia? Тэгээд Зеленский юу хүсэжсэн бэ гэх юм бол Европчууд нэмэлт санкц тавь, Европчууд нэмж мөнгө өг, Америкчууд нэмэлт санкц Орос дээр тавиач гэж байгаа. За тэгээд ер нь бол Трамп энэ тухай бодсон шууд бус сувгуудаар ерөөхдөө санкц тавьж болно гэж ерөөхдөө ярьж исэн. Хэвлэл мэдээллийн одоо сая юу асуусан бэ гэх юм бол та яагаад өнөөдөр хүртэл шинэ санкц, шинэ хориг Орос дээр тавиагүй юм бэ? Only the fact that if I think I'm close to getting a deal, I don't want to screw it up by doing that. За тэгээ би хилцэлт ойрхон байгаа өөрийгөө гэж бодож байна. Тэгээ тэр хилцлийг ингээ бүтлгүүтгэхийн тулд тэгээ бид нар урагшаа явж ийн тийм учраас ухрах ёсгүй. За тэгээ энэ процессын голоор нь би одоо Орос дээр нэг санкц тавиад ирчих юм бол ерөөхдөө би ухрах болно. Тийм учраас би одоо хүртэл тэ Оросуудад шинэ санкц тавиагүй, Украинчуудын үгэнд ороогүй, Европчуудын хүсэж байгаа үгэнд ороогүй. Тэгээ Republican нам Lindsey Graham гэх мэт янз бүрийн хурлын гишүүн сенаторууд байгаа шүү дээ. Тэдний үгэнд яагаад ороогүй юм бэ гэх юм бол өнөөдөр хүртэл Donald Trump хилцэл ойрхон байгаа бүтэх юм байна гэж найдаж байгаа гинэ. Let me tell you, I'm a lot tougher than the people you're talking. Тэгээд Оросууд ерөөхдөө Donetsk областад амжилтанд хүрж байгаа тий энэ Донбасс дотор ингээ талбай эзлээд явж байгаа тосгоноос тосгоны ингээл аваад булаагаад авч явж байгаа удахгүй Сумы област тий. Тэгээд Турецкийн тэр хавьд ерөөхдөө фронт дээр юм Украинчууд ерөөхдөө дарамтанд орж эхэлж байгаа. Тэгээд та зүгээр Kiev Independent гэсэн хэвлэл мэдээллийн ороод ирэх юм бол те ер нь бол
хэцүүдж байгаа. Оросууд ерөнхийдөө unstoppable урагшаа явсаар л байгаа. Санхүүжилт дутж байгаа, зэвсэг дутж байгаа, хүн хүч дутж байгаа. Тэгээд ер нь бол энэ 23 оны дайралт бүтлгүүцсэн, Курск руу орсон дайралт бүтлгүүцсэн. Тэгээд одоо цэргийн хүч нэмж хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол тэ Зеленский ерөөдөө фейлдэх төхөөд байна. За тэгэхээр эдний эцсийн найдлага юу юм бэ гэх юм бол за манай цэргүүд одоо дуусж байгаа юм чинь өөр цэргүүд хэрэгтэй юм байна. Тэгээд НАТО, Европ ер нь бол тэ Трампыг жирэмсэн болох гэж одоо тултал нь ажиллаж байгаа. Тэгээд Трампын зөвлөхүүд нь тэнэг биш юм бол тэ хурдан шиг НАТО-гаас гараад зүгээр орхицсон дээр. Тэгээд энэ дайн 3 сарын дотор шууд дуусчихна харж байгаарай. Програм хангамж, химэл оюун ухаан, мэдээллийн аюулгүй байдал, онлайн худалдаа хөгжүүлэх web coding, graphic design, UI UX, за virtual art, NFT, blockchain. За тэгээд энэ бүгдийг нь сураад хажуугаар нь санхүүгийн мэдлэгтэй олно гэсэн үг. За тэгээд төгсчгөөрөө чи өндөр орлоготой, санхүүгийн мэдлэгтэй. Тэгээд хамгийн өндөр цалин өгдөг байгууллагууд нь юу юм бэ гэх юм бол банк бус, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын байгууллага гэх мэтчлэн. Чи төгсч юм бол бүр над дээр ирж ерөөхдөө анкета бүлж болно. Яагаад гэх юм бол надаа байнга программист хэрэгтэй. За. Тэгээд нэр хүндтэй Монголын топ сургуулийн нэг нь тий санхүү эдийн засгийн сургууль одоо 2 дахь жилдээ нэг зааж байгаа. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол чи сураад ирснийхаа шууд дадлахын гэсэн. За ганцхан сургуулийн танхим дотор чи янз бүрийн том юм алгоритм сурахгүй тий чи бодит компани дээрээ магадгүй баг ирээдүйн ажил олгогч дээрээ компани дээрээ чи дадлага хийгээд тий бодит амьдрал дээрээ туршлага аваа. Тэгээд төгснөхийн дараа чи ингээд баг анкет бүглэх хэрэггүй ч байж магадгүй. За. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийн постны доор байгаа. Тэгээд хүүхдүүдээ эсвэл чи өөрөө ирээдүйдээ өндөр орлоготой санхүүгийн эрхчлөлтөд за тэгээд код бичснийхаа дараа ерөөхдөө гадаад явсан ч болно. Эсвэл гадаадаас халтурын ажил авч болно. За иймэрхүү юм сонирхож байгаа юм бол тий санхүү эдийн засгийн програм хангамжийн сургалтыг санал болгоё.